Ардчилсан намын фракцууд дахин задарлаа. Улсын хурал дахь намын бүлгүүд ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй гэлээ. Хөгжлийн банк 500 сая долларын зээлийн их усүр татсан ч шинээр нэг ч зээл олгоогүй байна. Орон сууцны захиалгын зайлшилтанд өртсөн эргээд 217 тэрбум төгрөгөөр хохирчээ. Орон төргөө зөвштэй Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Би хөтлөгч Аримтуул энэ цагт ажиллана. Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл парламентын босгод авч чадалгүй, унаж магадгүй байна. Учир нь улсын хурал дахь ардчилсан намын бүлэг болон хүн намын зөвлөлөөс энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ өнөөдөр мэдээллээ. Учир нь ерөнхийлөгч өөрийн хууль санаачлах хүрээ хязгаараа давж гიშгэн парламентын дархлаа руу хаалтсан агуулгуудыг хуулийн төсөлдөө багтаасан гэж тэд дүгнжээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүний бүрийн эрхийг хугацаанаас өмнө дуусгар болгохтой холбоотой хуулийн төслийг улсын хурал хилцэх хэсгээ энэ пүрэв гарагт санал хурааж шийднэ. Үүнээс өмнө ардчилсан намын бүлэг гишүүдийнхээ саналыг нэгтгэж улс төрийн шийдвэр гаргаж магадгүй гэж мэдэгдлээ. Өнөөдөр бүлгийн уралд оролцсон 25 гишүүн бүгдээрээ энэ хуулийн төслийг дэмжихгүй гэжээ. Гэхдээ энэ нь улсын хуралд 42 судалтай ардчилсан намын бүлгийн байр суурийг бүхэлд нь төлөөлөхөд хэцүү. Ийм дахин энэ асуудлаар санал хурааж ардчилсан нам 3 одтой шийдвэр гаргаж магадгүй байна. За ардчилсан намын бүлгээс 3 одтой шийдвэр гаргасан тохиолдолд бүлгийн бүх гишүүдэн дагаж мөрдөх дүрмтэй юм а. Ард түмэн сонгоод явуулчихсан төлөөлөгчийг нь намайг төлөөлгөөд явуулсан төлөөлөгчийг нь шууд ёс зүй гэж хэмжиж болохгүй зүйлээр субъектив зүйлээр үнэлж дүгнээд ард түмний сонголтыг засварлах эрх нь харин өөрөө ард түмний эрхэнд тэр олонхын эрхэнд эргээд өөрт нь халдаж байгаа явдал шүү. Энэ парламент халдаж байна гэдэг ард түмэнд халдаж байна гэсэн утга нэг зүйл шүү гэдгийг л манай бүлгийн гишүүд илэрхийлж ирснийг та бүхэнд хэлье. Ер нь үе үеийн ардчилсан ч бай, ардын намаас сонгогдсон ч бай, үе үе ерөнхийлөгч нар ийм хууль оруулж ирдэг. Энэ хуулийг баталжуулахгүй гэж хэлсэн парламентын гишүүн болгоныг хулгайгаа нуух гэж байна гэж шүүмжилдэг. Энэ ерөөсөө шинэ үйл явдал биш. Яагаад үе үеийн парламент энэ хуулийг батлахгүй явсан бэ гэхээр Монголд өнөөдөр парламент байхгүй бол тусгаар тогтмол байхгүй гэдгийг би сэтгэлээрээ мэдэрдэг, мэдж байгаа. Тийм мэдээлэлтэй ойр хүмүүс учраас парламентаа хамгаалж идэг. Одоо дахиад яг ийм парламент руу халтсан ийм хуулийн төсөл орж ирж байгаа. Ардчилсан намын пүрэвд орж тэргүүтэй гишүүд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг олон нийт дэмжиж байгаа учраас би дэмжинэ гэж мэдэгдээд байгаа. За ил хэлсэн нь л энэ болохоос биш сонгогчдод таалагдахын тулд ийм шийдвэр гаргахаас боцохгүй байгаа гишүүд нэгээр тогтохгүй. За учир нь улсын хурал ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хилцэхгүй бол хулгайч, авилгач гишүүдээ хамгаалж авч үлдлээ гэх шүүмжлэл гарах нь мэдээж. За тэгвэл одоо байгаа хуулиар хэрэгт холбогдсон гишүүдээ эргүүлэн татаж хариуцлага тооцох боломж байгаа юм а. За ийм тохиолдлууд цөөнгүй бий гэдгийг ч хэлж байна. За нөгөөтэйгөр ерөнхийлөгч энэ хуулийг өргөн мэдүүлсэн нь хууль санаачлах эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдэл боллоо гэж хүн нам үзэж байна. Дүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг гээд асар олон гишүүд том хэрэгүүдэд гэмт хэрэгүүд холбогдсон эдэж нам нэр дэвшүүлэлд оруулаад ирдэг. Тэр энэ агуулга асуудлаа бол процессын үед наривчлаад эргүүлэн татаад хариуцлага тооцоод явахыг бол дэмжнэ. Тэгэхээр энэ хуулийн төслөө эргүүлж татаад энэ агуулгадаа нийцүүлээд процессыг тодорхой болгоод үндсэн хуулийнхан дээр заасан агуулга хүрээнээс халихгүй байдлаар оруулж ий гэж. Үндсэн хуулиндаа өөрт нь өөрчлөлт оруулж иж их хурлын гишүүний эргүүлэн татах нөхцлүүдийг дэлгэрүүлэх, өргөтгөх боломж нь бол байгаа. Тэгэхээр ийм учраас нэгдүгээрт ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хувьд санаачлах субъект нь биш юм аа. Тийм учраас энийг бол хилцэж эсгэлэх нь бол бас зөв биш байна гэдэг асуудал хөндөж байна. Хоёрдугаарт агуулгын хувьд үндсэн хуулийн зөрчилтэй нэлээд олон заалтууд байна. Харин эрх баригч намын зүгээс ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр бүлгийн гишүүдэд хайрцаглахгүй гишүүд өөрсдийн итгэл үнэмшлэрээ хандаад явна гэлээ. Заавал гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж бас энэ гишүүд үсэл бодлон илэрхийлэх үйл явцад нь нэг их одоо бүлгийн хайрцаглалт хийгээд хэрэггүй юм байна. Нийгэм
Энэ улсын их хурл өөрөө ард түмний төлөөллийг хангах чадвартай байх ёстой, хариуцлагатай байх ёстой, чадамжтай байх ёстой гэдэг хүсэмжлэл байна. За үүнийг хангахын тулд ер нь энэ асуудлаа зөв харах тухай асуудал манай их хурлын гишүүдийн өмнө байгаа л гэж харж байгаа. За хэдий бүлгийн дарга нь ингэж хэлж байгаа ч Монгол Ардын намын дарга учрал бүлгийн гишүүдтэйгээ уулзаж ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихийг хүссэн тухай зарим гишүүд нь ярьсан байдаг. Улсын хурлын даргын зүгээс ч нэр бүхий гишүүдэд энэ хуулийн төслийг дэмжих чиглэл өгсөн гэх мэдээлэлж гараад байна. Тэрээр замнаа шитрийн засгийн газарт засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хийж байхдаа энэ хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж байсан юм. Сүүлийн 7 жилийн турш уншиж байгаа ашигт малтомлын тухай хуулийн шинжилгээг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлана гэж салбарын сайд дамжин мэдгдлээ. За хуулийн төсөлд уулуурхаагаа ухуулж байгаа нутгийн иргэдэд баялагийнх нь өгөөжийг илүү хүртээдэг байх зохицуултыг тусгасан байна. Тодорхойлбол одоо орон нутгийн хөгжлийн санд 10%-ийг төвлөрүүлж байгааг 15-аас 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. За мөн хөрөнгө оруулалт татах лиценз олголтыг нэмэгдүүлэх тухай тусгасан байна. Хэд хэдэн гол өөрчлөлтүүдийг та бүхэнд бас танилцуулъя. Нэгдүгээрт бол уулуурхаан хариуцлагатай уулуурхаан гэж тодтогхъя. Хууль дүрмээ биелүүлдэг, нутгийн ард иргэдтэй хүндэтгэлтэй ханддаг. Уулуурхаан одоо хаалт нөхөн сэргээл байгаль орчин ард иргэдэд хүндэтгэлтэй хандаж хууль дүрмээ биелүүлж байгаа уулуурхаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжиж байгаа аймаг сумдад ашигт малтомлын нөөц ашигласны төлбөр буюу амнаатын тодорхой хувийг олгоно. Одоо бол орон нутгийн хөгжлийн сангаар 10%-ийг одоо төвлөрүүлж байна. Энэ 10%-ийг за 20 хүртэл хувиар нэмэгдүүлээ. Ингээд үүгээрээ өөрөөр хэлбэл одоо сургуулгүй, цэцэрлэггүй, эмнэлэггүй, гэрэлгүй, эмчгүй, багшгүй байгаа уулуурхаа үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хөгжил дэвшил төлөв нийлүүлэх гэж байгаа сум орон нутгууд өөрөө өөрийнхөө асуудлыг шийддэг боломжийг олгоё гэж. Монгол улсын одоогийн зохицуулалт бол ухаад ачаар шууд гаргаж байгаа. Дотоодын борлуулалтыг зөвшөөрдөггүй. Дотоодын нийт 47 үйлдвэр, нийт тоогоороо 74 үйлдвэр түүхийн эдийн дутагдaltaй байна. Түүхийн эдийг нь авахд амнаат буюу ашигт малтомлын нөөц ашигласны төлбөрийг хитээдсэн үнээр авдаг, боловсруулах, үйлдвэрлэх процессыг хийсэн хэн бүхэнд ашиггүй байдаг. Ухаад шууд гаргахад ашигтай байдаг ийм бодлоготой яваа. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй. Аж үйлдвэрлэх суур бодлого бол боловсруулах үйлдвэрүүдэд дэмжих ёстой. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бид энэ хуулиараа хийн. За арчилсан нам өнгөрсөн 7 хоногт ээлжид их хурлаа хийж шинэ үндэсний бодлогын хорооны хог гишүүдийг батламжилсан. Их хурлын маргааш өдөр төрийн ордонд хуралдсан үндэсний бодлогын хорооны хурлаар намын дэд дарга ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох ёстой байсан ч чадсангүй тарсан. Энэ явдал намын дарга цогт гэрлийн нөлөө арчилсан намын доторх фракцуудад ямар төвшөнд байгааг боддоор харууллаа гэж дүгнэх үндэслэл болж байна. Түүнчлэн өнгөрсөн 3 сард болсон намын дотоод сонгуул үндэсний бодлогын хорооны шинэ бүрэлдэхүүн Баасан гарагт тодорсон арчилсан намын улс төрийн зөвлөлийн бүтэц зэргээс үүдэн арчилсан намын фракцууд хагарч шинэ фракцууд бүрдэх шалтгаан болоод байгаа юм. Өнгөрсөн Баасан гарагт үр цайтал хуралдсан үндэсний бодлогын хорооны хурлаар намын дарга зогт гэрэл ерөнхий нарийн бичгийн дарагт 2 хүнийг угсруулан нэр дэвшүүлээд үндэсний бодлогын хорооноосоо дэмжлэг авч чадсангүй. Эхлээд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч амар уйсгалан дэвшүүлээд унангууд эдийн засагч Батбүрийг дараагаар нь дэвшүүлээд ч амжилт олсонгүй. Ерөнхий нарийн бичгийн даргаыг 1 сарын дотор үндэсний бодлогын хороо дахин хуралдаж сонгохоор болоод тарлаа. 3 сард болж өнгөрсөн намын дотоод сонгуулийн зөрчил үндэсний бодлогын хорооны ротацтай холбоотой бодлон түүнээс үүдэн бүрэлдсэн намын төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүн зэргээс үүдэн арай гэж эв зөгөө олж байсан арчилсан нам дахин талцал хуваагдлын зам руугаа орсныг намын үндэсний бодлогын хорооны гишүүд нийн угыг дэлгэн бичих болжээ. Энэ хагарлын илрэлд намын дарга улсын хурал дахь бүлгийн дарга байж болохгүй гэдэг акцаар эхэлсэн. Дараагаар нь арчилсан намын хүч нөлөөтэй фракцууд задарч шинэ фракцууд үүсэж зарим нь устдаж алга болж байгаагаас дүгнэж болохоор байна. Хэдийгээр арчилсан намын дотоод фракцууд байнга хувьсан өөрчлөгдөж шинэ эвсэл холбоо үүсэж байдаг ч энэ удаагийнх нь маш том тектоник хөдөлгөөн болно гэж арчилсан намаар дагнан бичдэг нийтлэлчид үзэж байна. Өөрөөр хэлбэл батлах тэргүүтэй Монголын арчилсан холбоо, Туван тэргүүтэй 1 Монгол, Луугаан төмөр толгойтой 1 арчлал, Пүрэв дорж тэргүүнтэй Мондай, Баяр зогтын Гранд Монгол, зогт гэрлийн тэргүүлсэн морьтон зэрэг бүтцүүд хөдөлгөөнд орох нэ.
Ардчилсан нам өнгөн дээрээ дотоод ардчилтай гишүүдийнхээ эсрэг дэсрэг дуу хоолойг нээлттэй байлгах нь намынх нь ялгарх харан шин гэж тайлбарлаж, бусдаар бол нэгдсэн том бодлогын тал дээр хэв нэгдэлтэй байна гэж ницааж байгаач Баттулгаас ирэх шахалт дарамт нөлөө одоо хэр арилахгүй. Нөгөө талдаа нам дамнсан увс фракц ардчилсан намын хувь заяаг сүүлийн үе шийдэх бусна ийхүү хагарлын анцаа үүсэх шалтгаан болоод байгаажээ. Төрийн өмчийн 3 компани аудитын шалгалтад бүдэрчээ. Тодорхойлбол Хөгжлийн банк 5 толгой төмөр зам, цемент шохоо компаниуд аудитын дүгнэлтээр хамгийн муу буюу сөрөг дүгнэлтийг авсан байна. Эдгээр төрийн өмчийн компаниудаас доод тал нь 160 тэрбум, дээд тал нь 1.5 их найз төгрөгийн алдаа зөрчлийг тогтоожээ. Их шуурганы дараа хөлөө олно гэсэн хүлээлттэй байсан Хөгжлийн банк аудитын дүгнэлтээр хамгийн муу үнэлгээг авсан 3 төрийн эмчит компани нэг нь боллоо. За учир нь 1.5 их найдын залруулаагүй алдаа зөрчлийг эндээс илрүүлсэн байна. Тухайлбал 2025 онд 2 их найд төгрөгийн зээл олгохоор төлөвлөж 500 сая америк долларын их усрын бондыг татсан ч за шинээр огт зээл олгоогүй байна. За гэтэл энэ үнэт цаасыг гадаад зах зээл дээр 8.5% хүүтэй 3 жилийн хугацаатаагаар 2025 оны 7 дугаар сарын 3-нд гаргасан байдаг. За харин нөгөө талд Хөгжлийн банкнд 33 зээл бүртгэлтэй байгаагаас 25 зээл чанаргүй ангилалд орсон. За энэ зээл авсан хүмүүсийн 80% нь өөрөөр хэлбэл мөнгө огт төлөхгүй байна гэсэн үг юм. За үүнээс болж зөвхөн 2025 оны байдлаар 75 тэрбум төгрөгийн алдагдлыг за зөвхөн хүүнээс хүлээж байгаа юм а. За дээрэс нь нийт 83.9 тэрбум төгрөгийн авлага 33 тэрбум төгрөгийн үрийг нөгөө талтайгаа тулгаж баталгаажуулаагүй. Өөрөөр хэлбэл хинээс хэдэн төгрөг авахаа баримтаар нотолж чадаагүй байна. За дараагийнх нь цемент шохоо компани. Энд 558 тэрбумын зөрчил илэрсэн. Бараа материалын дансанд насжилт өндөртэй 10 тэрбум төгрөгийн илүү бараа худалдан авсан. За өөрөөр хэлбэл хэн нэгэн танилынхаа компанид орлого оруулахын тулд шаардлагагүй байсан ч нэмж бараа бүтээгдэхүүн авсныг үгүйсгэхгүй юм а. За мөн энэ компанид бүртгэлтэй тээврийн хэрэгслийг төвөрлөн 95-д нь тооллого хийхэд 22 тээврийн хэрэгсэл эвдрэлтэй учраас ашиглагдаагүй. 25-ыг нь тончгсон, 2 нь осолд орж, 7 нь огт байхгүй байсан зэрэг 4.6 тэрбум төгрөгийн зөрчил за зөвхөн автомашин дээрээс илэрсэн байгаа юм а. Мөн хувийн хвшлээс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ бодиттой бүртгэгдсэн хэсэг нь тодорхойгүй зэрэг ноцтой зөрчлүүд эндээс илэрчээ. Үүний дараа төр 100% эзэмшдэг Монголын төмөр зам компани. Энэ компани 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 161.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. За тухайлбал 83.9 тэрбум төгрөгийн авлагатай 33 тэрбум төгрөгийн өртөө хэрэн за тооцоо нийлж баталгаажуулах буюу хинээс хэдэн төгрөг өгч авахаа баримтаар нотолж чадаагүй. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй. Төсөвт өртгийг жижиглэж хувааж 338 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан. За мөн дөнгөж 1% гүйцэтгэл дээр очиод зогсчихсон богдхан төмөр замын төсөлтэй холбоотой 5 толгой төмөр зам компани дуусаагүй үйлдвэрлэл дансанд 21 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Туслан гүйцэтгэгч компаниудад өгөх 547.3 сая төгрөгийн өглөгтэй. Цаашид төслийн хөрөнгийг бүртгэх ашиглах хэсгийг эцэслэн шийдвэрлээгүй үлджээ. Энэ 3 компани аудитын дүгнэлт төрийн өмчийг хэн зээлж, хэн авсныг данс тооцоо тулгаж шалгадаггүй. Наандаж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хэн хаашаа авч явсан нь хэндэж хамаагүй байгааг эндээс харж болно. За Монгол улсын төсвөөс гадуур хамгийн их лувер идэж уух боломжууд зөвхөн энэ мэт төрийн эмчит компаниуд дээр төвлөрч байна. Төрийг өмчөөсөн чөлөөлж хулгайчуудаас нь ангижруулахгүйгээр 130 гаруй их найд төгрөг хэрэглэдэж буй төрийн эмчийн компаниуд гарын салаагаар улсын хөгжлийг урсгаж байна. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна.
За өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож дээрлэхэж байгаа өрөө өвтгөж сэтгэл эмзэглүүлэн бичлэгүүд байсхийгээд л цахим орчинд нийтлэгддэг боллоо. Хамгийн сүүлдэл гэхэд ахлах ангийн охид нэгнээ зодож дээрлэхэж байгаа бичлэг цахим орчинд тарж хүүхэдтэй хүн бүрийн санааг зовоож сэтгэлийг түгшээсэн. Үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг бодлогын түвшинд дөрвтэй арга хэмжээ авах ёстойч ахин нэг санууллаа. За тэгвэл энэ хэрэгээс яг 1 сарын дараа буюу өнөөдөр цагдаагийн ерөнхий газар болон цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас эвдрээгүй ирээдүйг бүтээ гэх уриалгын дор үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг аяныг эхлүүлж байгаагаа зарлалаа. Шангирилаа төвд алсан үеийнгийн дээрлэхэлтийн хэрэг юу болов? За холбогдогч этгээдүүдэд ямар хариуцлага тооцов? Хилээр гараад явчихсан уу гэх зэрэг асуултууд хариултаа нэгсээр байна. За шүүх юуг шийдвэрлэх бол гэдгийг ч олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм аа. За тэгвэл хэрэгт холбогдогчдод хэдийн орог тогтоосон за энэ сартаа багтаан шүүх шийдвэрээ гаргана гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. За энэ асуудлыг яг мөрдөн шалгах албан дээр одоо улсын ерөнхий прокуроос хариултгатаа ирээд шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа гэдэг маань дотроо хууль заасны дагуу олон зүйлийг тодруулдаг. Эрэг хянаа шийдвэрлэх хуулийн 16-гийн 2 буюу нотлогдуул зогох байдал гэж байгаа. Энэ байдлыг бүрэн шалгах тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна. Хилийн ойрог одоо хязгаарлалтгүй засан сэргийлэх хангамжаа авагдсан. Бүгд бол одоо эндээ одоо шалгалтад байж байгаа. Дарсан одоо оргоо явцсан тийм зүйл бол огт байхгүй. Шангирилаа төвд гарсан энэ хэрэгээс үүдэн бид цаашид юу хийвэл ахин ийм хэрэг давтагдахгүй байх вэ гэдэг шийдлийг тал талаас нь ярьцгаасан. За тухайлбал нэгнээ зодож дээрлэхсэн хүүхдийн хувийн хэрэг дээр нь бичиж их сургуульд илсүүлэхгүй бай гэдэг саналж гарч байв. За энэ бол тухайн ангийн тэрэг үйлсэн хүүхдийн ихтэй сургууль сурах эрхийг насаар нь хасаж байгаагаас ялгаагүй учир хүүхдийг ингэж шийтгэх нь зохимжгүй гэж зарим их сурвалжууд үзэж байлаа. За нөгөө төгөөр хууль эрхцэн орчинд өөрчлөлт оруулахаас илүү одоо байгаа хуулийн дээрээ цагаанаар хараар биччихсэн байгаа гой заалтуудаа боддоор хэрэгжүүлэн чухал байгаагч хэлж байсан. За тэгвэл цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ. За энэ хүрээндээ ахаад нэг шинэ аяныг эхлүүлэх гэж байгаа юм байна. Харин энэ удаа тэд цахим хөгжлийн яамтай хамтрахаар болжээ. Энэхүү ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас яг энэ дээрлэхэлтийн групп үүсгэж бусдыг дээрлэхтэйг алдар нэр хүнд нь халддаг, бие махбодоор доромжилдог ийм асуудлууд дээр хянах шалгалт хийх, илрүүлэх, эрчимжүүлэх. За мөн одоо энэ асуудалд эцэг эхчүүд маань хувийн арга хэмжээ авч байна гэж хэлээд бусдын хүүхдийг зодох танхаарах асуудал бас цагдаагийн байгууллага бүртгэдэг. Тэгэхээр энэ дээр бас нэг эцэг эхчүүд хүүхдүүд чиглэсэн мэдээлэлүүд соён гэр бүлийн ажлыг одоо хэмжүүлсэн байдлаар зохион байгуулна. E-Kids гэдэг аппликейшн байдаг. Ийм Монгол аппликейшн дотор байдаг. Тэр аппликейшнийг хөгжүүлээд бид нар хүүхэд одоо цахим дээрлэхэлтэд өртсөн тохиолдолд хин нэгэнтэй уцаар ярихгүйгээр шууд одоо холбогдох нотлох баримтаа оруулаад E-Kids аппликейшнээр мэдээллийг дамжуулах тийм боломжийг бүрдүүлж байгаа. Буцаагаад одоо асуудал чи ийм явцтай явж байна гэд хүүхдэд мэдээлдэг байдлаар одоо том хүн болон хүүхд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготойгоор ийм технологийн шийдлийг Монгол академиас танилцуулж байгаа маа. Цагдаагийн байгууллагаас байс хийгээд аян зохион байгуулдаг. За тэр нь үр дүнгээ өгдөг эсэх нь эргэлзээтэй. За өнгөрсөн онд л гэхэд 500 гаруй үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой гомдол мэдээлэл бүртгэгджээ. За энэ бол өмнөх оноос буурсан тоо учир цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг аян үр дүнгээ өгч байна гэж үзэж болно гэж тэд тайлбарлаж байлаа. За үр дүнгээ зөв хэмжиж байж дараагийн аянаа хэрэгжүүлэхийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр улсын хурлын гишүүд сануулж ирсэн удаатай. Орон сууцны залиланд хохирсон олон мянган иргэний төлөөлөл өнөөдөр Хилмигдэх эсдийн хөшөөний дэргэд жагслаа. За энэ жагсаалд насаараа цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө байртаа болох гэтэл үлдсэн насаа залилагчдын араас хөөцөлдөн барж байгаа олон иргэд иржээ. Энэ цаг бадрах гэж компани 22 онд ингээд бидрээс 100% төлөлтөөр тэгээ 60 гаруй хүн ингээд 100% төлөлтөөр ингээд төлөд өнөөдөр хүртэл газраач ухаагүй барайгүй тэгээ бид нар ингээд одоо яг энэ хугацаанд бол бас овоо хэдэн хүн өнгөрлөө штэ. Зарим нэгэн хүн хороогийн мөнх бусыг үзчихлээ. Тэгээ зарим нэг хүмүүс нь одоо ингээд үнэхээр ингээд гадаадад одоо ингээд сурж байгаа хүмүүс
байраа захиалаад ирсэн чи энд ямар ч байр байхгүй, газрын ч ухагдаагүй. Миний хувьд болохоор би одоо 5 хүүхдүүд минь оюутан, тэгээ зарим нэг сургууль цэцэрлэгийн хүүхдүүд байдаг те. Тэгээ эхнэр маань ингээд төрийн байгууллагад ажилладаг үнэхээр хэцүү. Би өөрөө ингээд өнөөдөр яг ажилгүй л байна. Яг нэг үгээр хаад яагаад гэхээр энэний төлөө явахгүй бол болохгүй байна. Сааны Виста буюу одоо Зайсангийн хаан уул өргөт байдаг. Мөнгөн капитал гэгч компани Гүн далайгийн дүү Одсрөнгийн газар дээр одоо давхардуулан байгаль орчны яам олгосон байдаг. Тэгээ энэ шалтгааны улмаас одоо бид нэр хохироод ингээд 3 жил болж байна. Энэ хугацаанд бол одоо хүний газар ажиллаж олон хүүч хөдөлмөрөө саруулан барьж ингэж хохироод одоо өнөөдөр хүртэл явж байна. Тэгээ энэ асуудлыг хуулийн шатанда одоо хурдан шийдэж өгч энэ олон хүмүүсийг одоо хохирлгүй болгож өгөөч гэж мөнгөн капиталын одоо компаниас хүсэж байна. За бид нар бол одоо энэ Эрхэт Монгол группийн Мандухай 2 гэдэг захиралтай энэ төслийн хамт олонд одоо холигдуулсан хохирогч нар байна. Одоо хаасан 2021 оноос хойш энэ олон хохирогч нар байна. Бараг 150 200-аад гаруй хохирогч нартай тийм хүмүүс байна. Одоо манай энэ охин захиалсан байхгүй энэ байрыг бүрэн төлөөд. Тэгээд бүрэн төлөөд захиалгаа өгсөн. Одоо 6 жил боллоо. Тэр үед гарч исэн хүүхэд маань одоо сургуульд орох гээд. Тэгээд тэр охин маань одоо байр хөлслөн тэгээд одоо бүр потвол төртөл байж үзлээ. Янз бүрийн юм болж явна. Тэгээд одоо гэр бүл салалт явагдаж байна. Айгу хэцүү ээ. Би хүртэл одоо ингээд уулын 6 жилийн өмнө хар өстэй байсан. Одоо цав цав өстэй болчихлоо. 2022 оны 3 дугаар хөлрөлд орно гэж хэлсэн. Тэгсэн байхгүй. Одоо хундааж байхгүй, байрч байхгүй, суурч байхгүй. Төр засаг нь энэ олон луур, энэ олон одоо юмыг зогсоогоод энэ барилгынхаа хуулинд өөрчлөлт оруулаад энэ одоо олон төмнийг одоо бас охирлгүй болгож өгөөч. Миний хувьд болохоор 2022 онд Evergrande гэдэг компани AGCT 2 гэдэг газар захиалга өгөөд одоо болтол ингээ байхгүй. Одоо 4 жил болж байна. 150 айлын орон сууц. Тэгээд ерөнхийдөө маах 100-га захиалагч бол ямар ч сан байгаа. Тэгээд барих мөнгө бол хангалттай үйлс хураагдсан мөртлөө. Тэгээ одоо байшингаа барилгаа барих мөнгөгүй гэдэг шалтгаанаар байхгүй болчихсон. Яг одоо студид тэдэнд бас хуулийн зөвлөгөө өгч байгаа. Хуульч Батхууг бид ураад байгаа юм. Танд энэ өдрийн За хамгийн эхлээд хичнээн хохирогч байна уу гэдэгээс соёлын яриагаа эхлэе гэж бодож байна. Хичнээн хохирогч хэдий хэрэг хэмжээний мөнгийг одоо хийсгэж байгаа юм байна. За тэгэхээр нийт 40 орчим төсөл дээр 70 гаруй мянган хохирогч байгаа. За хөрлийн хэмжээ бол эцэслэн тогтоогдоогүй байна. Үржилсэн байдлаар 2.4 орчим тэрбум төгрөгийн хохирол үүсээд байна гэж үзэж байна. Тэднийг яаж хохироод байна вэ? Тэгэхээр хохирогчдыг бол дунд нь 2 болж байгаа. Нэгдүгээрт нь өөрийнхөө мөнгийг өгөөд одоо бүр ортаас заллиусан хүмүүс. Одоо захиалгын гэрээгээ 100% төлбөр төлсөн, 30% төлбөр төлсөн хүмүүсийг мөнгөний аваад төслөө хийхгүйгээр барилгын ажлаа эхлүүлэхгүйгээр аваад алга болсон хүмүүс байна. За энэ бол нийт хохирогчдын нэг 40 орчим хувийг хамарч байна. За хоёр дахь төрлийн хохирогч нь бол тухайн төсөл нь эхэлсэн боловч дуусч чадаагүй. Одоо 2 жилийн дараа байранд орно гэж гэрээ хийсэн. Тухайн байр нь 12 давхраас 5 давхар дээр очиж гаццсан. За сүүлийн 3 жил бол барилгын одоо ажил огт явагддаггүй. Захирал нь байгаад идэг, төс нь байгаад идэг, ажил нь явдаг. Ийм байдлаар хохирсон иргэд бол маш их байна. Тэгэхээр энэ дээр бид нар юу шаарч байгаа гэхээр нэгдүгээрт улаан цагаан заллин хийцэн, гэмт хэрэг хийцэн, нэг байрыг 3 хүн зарцсан, авсан мөнгөө ийш тийш нь хийцэн хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаач. Хуулийн хариуцлага хүлээлгээч. Тэр мөнгийг хаашаа оруулсан, ямар байдлаар хэлбэр дүрсийг өөрчилсөн гэдэг байдлыг тогтоогооч гэж. Энэ дээр бол харамсалтай манай цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага асуудлыг шийдэхгүй удааширч. За хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр үнэхээр одоо санхүүгийн хүндрэлд орсон компаниуд байна шүү дээ. Маш хямдхан үндэ захиалга аваад жил болгон одоо барилгын материалыг үнэлсдэг, банкны зээл нь бүтдэггүй ч гэдэг юм уу те. Ийм байдлаар наашаачгүй цаашаачгүй болсон компаниудын төслийг явуулмаар байна. Иргэд юу өсөж ийн гэхээр би нүуний шорон тэгээд яах юм бэ? Хин надад байр өгөх, хин миний мөнгийг буцааж өгөх юм. Үнэхээр бизнес тийм асуудал гарах тохиолдол байдаг гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо тухайн компани
төслөө зараад гарья. Чадaltaй, мэдлэгтэй барилгыг дуусгах. Тэгэл хуулийн боломж алга. Боломжтой компаниуд нийлж байгаа байхгүй. Би энэ төслийг цаашаа босгоод байрын ашиглалтанд оруулъя. Тодорхой хэмжээний ашиг авъя. Хуулийн орчин байхгүй. Тэгэхээр ингээд наашаачгүй цаашаачгүй гацсан маш олон юм төслүүд байна. Тэгэхээр одоо энэ барилгын хууль явж байгаа. Энийг одоо хуулийн бүхэлдэн шинжилнэ гэвэл маш их хугацаа шаардна. Тэгэхээр гацаанд ороод байгаа төслүүдийг цаашаа явуулах, нэгээс 2 заалт оруулах энэ төсөл явах болцоотой. Тухайлбал ямар заалт? Тухайлах юм бол за яриа л да. Нэг 12 давхар байрны 5 давхартар нь очиж гацсан байл. 6 жилийн өмнөх төсөл тийм ээ. Тэгэхээр шинэ одоо чадaltaй барилгын компани орж ирээд за та энэ 5 давхар байшинд барилгын компанид нэлэхвш 5 тэрбум төгрөг оруулсан юм байна. Би нэг чи худалдаж аваад тань 5 тэрбум ч өгөөд таныг гаргачих. За гараа авчлаа. За дараа нь оршин суугчтай нь уулзсан. Та тухайн үед сая 500 мянган төгрөгөөр захиалга өгчээ. Одоо бол ийм одоо хямдхан байр босох боломжгүй. Та метр квадрат болгон дээр нь сая төгрөг нэмээ өгч. Тэгвэл дараа жил ихэд би танд энэ байрыг чинь босгоод өгье. Босгоод ирсэн үед таны 2 сая 500 мянган төгрөгийн захиалга 3 сая 500-аас 4 сая төгрөг болно. Энэ бол танд ашигтай санал. За ингэнэ гэвэл явъя гэдэг. Та юм болцоогүй бол би таны гэрийг худалдаад авъя. Та тухайн 150 сая төгрөг төлсөн юм байна. Бид нэр 250 сая төгрөгөөр худалдаад авчих. Таны энэ гэрээ захиалгыг. Тэгээ та энэ мөнгөөрөө өөр байшаа ав. Бид нэр энэ байшинг өөртөө босгоод энэ байраа 3 сая 500 мянган төгрөгөөр зараад ашиг олъё гэдэг. Энэ бол одоо Монголоос гадна дэлхийн бүх орнд байдаг санхүүгийн өндөрлөлд орсон төслийг цаашаа явуулах механизм байна. Монгол харамсалтай нь ийм зүйл алгаа. Бас нэг хэлмээр зүйл байгаа нь манай цагдаа прокурор тэрс маш шүүхийн ажил хийхгүй. Хуулиараа бол аливаа хэрэг маргааныг анхан шатны журмаар 60 хоног шийдэх хуультай. 600 онжоо хэрэг ба шүү дээ. Байнга шүүхөрлөл нь оршилдог. Хойшлох тусам нөгөө нэг байр барьсан компани чинь тухайн байрыг өөр хүнд нэмж зарах, банкны барьцаанд тавих гэх мэтээр ингээ асуудлууд улам хоригдлогдоод байна. За сая бол яг нэг цаашаа явах боломжгүй бизнесийн хувьд цаашаа явах боломжгүй болцсон төслүүдийн тухай илүү ярьлаа шүү дээ. Тэгвэл яг жинхнээсээ зүгээр залилчихсан нөхдүүдийг яах вэ гэдэг. Тэдэнд ямар одоо хуулийн гарц гаргалгаа байгаа болоод тэд ингээд ийм юм хийгээд байгаа юм бол. Тэр хүмүүс бол одоо бүр иргэдийг одоо даапаалдаг, басамжлан доримжилдаг болсон. Чи тэгээ яах юм бэ? Хууль шүүхээр яваа, чамд яах гэж харъя гэд. Хүний мөнгийг авчаад бүр хүний амьдралаар тоглолцоод тий. Энд чи одоо орон сууц гэдэг бол хүний амин амьдрал واخгүй. Насаараа ингэж цуглуулсан мөнгөө, өөрийнхөө байшинг зарсан мөнгөө, солонгост ажил хийж өгсөн мөнгөө нэг хүнд алдчихдаг. Нөгөөх нь ямар ч хариуцлага хүлээдэг. Хоёрд нь энэ хүмүүс гадуур явахаар яадаг гэхлээр нөгөө мөнгө өөрийнхөө таансанд байлгаад авахгүй шүү дээ. Хизээ мөдгөө цагтаа орж бариад авах учраас энийгээ гаргаад лиценз болгодог, газар болгодог, машин тэрэг болгодог. Тэгээ өөрсдөө гоё үнэтэй машин унаад тансаг отхонд амьдардаг. Захиалга өгсөн хүмүүс нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг. Тэгээ цагдаа дээр очихоор өөрөө гимт хэрэгцсэн юм шиг тийм байдалд ордог. Хүлээгээл нөө байцаагч юу болов яав юу гэл өө шалгаална гэдэг. Тэгээ иргэдийн үн хийж чадахгүй зүйлийг манай хууль хүчний байгууллага хийх хэрэгтэй. Тухайлах юм бол тэр үний дансаар орсон мөнгө хаашаа гарсан байна, хинлүү шилжсэн байна. Бүгдийг нь гаргаж ирэх болцоод байгаа. Хамсалтай энэ ажлыг хийхгүй байна л гэж үзэж байгаа. Одоо ямар хүлээлттэй байгаа вэ? Жигсэж байгаа хүмүүс. За энэ 7 хоногт цагдаа ерөнхий газартаа очиж уулзъя. Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдсэн хэрэгүүдийг тусгай ажлын хэсэг гаргаад шалгая. Тэн дээр хүн хүч хаяа. Ер нь бол нийгэмд энэ заллах гэмтэрэг үйлдэж болохгүй. Үйлдэх юм бол цагдаа хонос нь очтын шүү, хойш шүүхийн ажил хүлээдэн шүү гэдэг энэ мессежийг өгмөр байна. Тэр хүмүүсийг хуулийн хариуцлага. Хоёрт нь гэвэл барилгын сайттай уулзаад одоо энэ гацаанд орсон байгаа төсөлтөрүүдэд яаж явуулах юм бэ? Энэ дээр гарц гаргалгаа гаргаач гэдгийг хүлээж байгаа. Гуравт нь бол ер нь Монголд ийм хуулийн хийдэл байгаа учраас энийг одоо сайжруулах хуулийн өргөн бариач. Тухайлах юм бол би одоо Баян зүрх дүүргийн 15 дугаар хороололд 36 тоотыг 9 дугаар айны 36 тоотоор захиалгын гэрээ хийсэн бол энэ усын бүртгэл бүртгэгдэх ёстой байхгүй. Тэгээд миний байрыг банк барьцаалж чадахгүй, миний байрыг өөр хүнд зарж болохгүй, өөр хүн мэдхгүйгээр миний байрыг авч чадахгүй ийм зохицуултыг хиймээр байна. Маш их баярлалаа цаг зав гаргасан танд.
Мэдээ өргөжүүлж байна. За Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн 12 дугаар сард гэр бүлийн санхүүгийн хэрэглээг хэлбэрчлэх Happy Family багцаа зах зээлд нэвтрүүлсэн. Харин одоо энэ багцаа хүүхдийн 100 мянган төгрөгийн хадгаламжийн дансаа холбоод нэмэлтээр 100 мянган төгрөг авах боломжтой урамшууллыг эхлүүлснээ зарлалаа. Happy Family багц нь хүүхдийнхээ байршлыг харах боломжтой GPS-тэй карт, гидийн ослын даатгал, мөн гэр бүлийн өдөр тутмын тооцоог хэлбэр шийдэх цахим хэтвч, өндөр хүүтэй хадгаламжтай гэдгээрээ давуу талтай юм. Худалдаа хөгжлийн банкнаас энэхүү багцтай хүүхдийн баярыг ухтаж, дараах урамшууллыг нэмжээ. Happy Family багцын өндөр хүүтэй хадгаламж дээр нэмэлт урамшуулт хөтөлбөрийг зарлаад байна. Энэ урамшуулт хөтөлбөр нь яах вэ гэхээр Худалдаа хөгжлийн банкнд Happy Family багцын өндөр хүүтэй хадгаламжтай хүүхдийн 100 мянган холбосон тохиолдолд банкнаас эргээгээ 100 мянган төгрөгийг нь урамшуул болгож нэмэлтээр өгөх энэ урамшуулт хөтөлбөр зарлаад байгаамаа. Happy Family багцыг та бүхэн маань TTP онлайн банкаараа хааваа хүссэн газараас хөргүүлээд эсвэл салбар захиалах боломжтой. Тогтмол хадгалж байгаа харилцагч нараа урамшуулах зорилгоор нэг удаа 100 мянган төгрөгөөр урамшуулахаар байгаамаа. Энэхүү урамшуулалт хөтөлбөрт эх сарын 15-ны хүртэл Happy Family багцыг авсан болон Худалдаа хөгжлийн банкнд анхудаа хүүхдийн хадгаламжаа холбож буй харилцагчид хамрагдах боломжтой гэлээ. Тэтгэврт гараад гэртээ суух уу? За аль эсвэл дуртай ажиллаа хийж, хоббигоо хөгжүүлж амьдралынхаа 2 дахь залуу насыг эхлүүлэх үү гэх асуудал бүх ахмадуудад тулгардаг. Харамсалтай нь манай улсад тэтгэврт гарсан л бол амарч ач зээгээ харах ёстой гэх хэвшмэл ойлголт бий. Хэвшмэл ойлголтын эсрэг ахмад насаа сонирхолтой өнгөрүүлж байгаа нэгэн хосын тухай бид сурвалжлалаа. Дэлгэр баяргаа насаараа том тэрэгний жолоочоор ажилласан нэгэн. Тэрээр тэтгэврт гарсан ч дахин жолоочоор ажиллаад 5 жилийн үрийг үзэж байна. Харин түүний гэргий даранхуу. Мөн л тэтгэврт гарснасаа хойш хөдөлмөр эрхлээд 11 жилийг ардаа үджээ. Гэртээ сууснаас илүү залуу үеийнхэнтэй мүр зэрэгцэн ажиллах нь стрессгүй амьдрах алхам юм гэж хосууд нэгэн зэрэг шахуу хэллээ. Үүгээрч зогсохгүй. Тэд чөлөөт цагаа бүжгийн клубт явах, эсвэл ууланд алхах зэрэгээр өнгөрүүлдэг байна. Тэтгэврийн хідэн төгрөг харж гэртээ сууснаас идэвхтэй ажиллаж, чөлөөт цагаа бүтээлтэй өнгөрүүлэх нь хөгшөрсөн ч амьдралын утга учирыг дахин шинээр мэдрэх боломж хэмээн тэд тодтоглоо. Түүнчлэн ажил хийж тэтгэврээсээ 2-3 дахин өндөр орлого олж санхүүгийн дарамтгүй амьдарч байна гэлээ. Ер нь ажиллахан хөдөлгөөн сайн гэж боддог би бол хөдөлгөөн ингэтэй бол сайн мэн гэж бодоод ирсэн. Дандаа л ажил төрөл хийгээд бол оронтой бид юм аа. Энэ залуучуудтай айгу гоё бид шүү. Би бол даралт хүртэл ажил машин бариад явна гэж бодож байгаа. Би чадна гэж бодож байгаа өөртөө бол. Ер нь бол гэртээ суусаас ирчихсэн хайгуу дээр л дээ. Ямарч ер нь гэртээ сууна гэж аяг өгсөн шүү дээ. Би болохоор дөнгөж сэтгүүртээ орсон даруйдаа болохоор хүлэмжтэй болоод тэгээд мод тариад жимсний моднууд аваад өнөөхөө бүгдийг тариад тэгээ хагшаандаа өвөрцөө помидор тариад бас нэлийн юм тарьсаа зүгээр байж бол ерөөсө боломгүй. Тэгээд тэтгэврийн мөнгө маань үнэхээр юм бас харьцангуй тэгээ бага учраас ажил хийж нэмэгдэл орлоготой байх бол үнэхээр юм болохгүй юм байна гэл газар манай кад өгөөл тэгээд ажилд орсон доо. Дэлгэр баяр наранхуу 2 шиг хөдөлмөр эрхэлж байгаа 70 мянган ахмад настан улсын хэмжээнд байна. Харин хөдөлмөр эрхлэх сонирхолтой 200 мянган орчим ахмад бий. Үүнтэй холбоотой гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 3 жилийн хугацаатай 15 сая төгрөгийн зээлийг олгохоор болсон. Энэ нь дан ганц тэтгэврээ хараад суух бус бизнес эрхэлж ахмадуудыг нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлж байна. Нөгөөтэйгүр ажил хийх сонирхолтой залуус цөөрч байгаа энэ цаг үед хөдөлмөрийн зах зээлд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Тал талдаа эрвэхээр ажиллах бол манай Монгол улсын бүтээмж унж байгаа. Сая өнгөрсөн оны сүүлээр Азийн бүтээмжийн байгууллагатай нийлээд манай Монгол улсын бүтээмжийн байгууллагууд Монгол улсын бүтээмжийг тодорхойлсон. Бүтээмж жилээс жил буурч байна. Бүтээмж яагаад буурах ойлгомжтой хөдөлмөр эрхлэлтэй шалтгаална. Бүтээмж буурахаар зэрэг дотоодын нийт бүтээгдэхүүн ундаг. Тийм учраас манай яам мэргэжлийн яамны зүгээс нийтээр хөдөлмөр эрхлэе л да гэсэн энэ санаачлалыг одоо гаргаад ажиллаж байгаа. Жилийн үед бид нар 17 тэрбум төгрөгийг 15 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй 3 жилийн хугацаатай хүүг олох төсөл хөтөлбөрөөр бид нар баталчихсан.
Ажил хайж байгаа 5 ахмад настан тутмын нэг нь нас болон биеийн байдлаасаа болоод ялгуурлан гадуурхалтад өртөж хөдөлмөр эрхэлж чаддаггүй гэж хүний эрхийн үндэсний комисс дүгнэлтэндээ дурдж байсан. Харин одоо ахмад наснуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ахмадуудын хуваараа бизнес эрхлэх боломж нэмэгдэж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой маргаан мэтгэлцэн нийгмийг хоёр талцуулаад байна. Тэгвэл Монголд одоогоор цор ганц байгаа тууш зам буюу хүчгийн хүндийн нисэх буудал хүрэх хурдны замын төслийн төсөвтөрдөг эдийн засгийн өгөөж өртөг нөхөх тооцооллыг тоон баримтууд дээр үндэслэн харьцууллаа. Хүчгийн хүндийн нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбосон хурдны замын төсөл бол Монгол улсын дэд бүтцийн салбарт хийгдсэн том бүтээн байгуулалтуудын нэг яахааргүй мөн. Нийт урт нь 3222 км, 2 урсгал 6 агны, 6 гүүр, 20 хоолой, 3 огтлцлын гарцтай баригдсан энэхүү бүтээн байгуулалтыг Бүгд найрамдах Хятад улсын засгийн газраас Монгол улсын засгийн газарт олгосон 140.3 сая $, буюу тухайн үеийн ханшаар тооцвол ойролцоогоор 370-аас 380 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр барьжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр урд төршийн China Railway West Survey and Design Institute Group ажиллаж 2026 оны 5 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл буюу бүтээн байгуулалтын ажил 38 сар үргэлжилсэн. Энэхүү зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хотоос нисэх буудал хүрэх хугацааг 45-аас 60 минут байсныг 15-аас 20 минут болгож бууруулсан нь гол өгөөж нь. Одоо хөшгийн хөндийн хурдны замаар хоногт дунджаар 5,000-аас 7,000 орчим автомашин зорчдог гэсэн статистик бий. Нислэгийн тоо нэмэгдэх болон амралтын өдрүүдэд энэ тоо 10,000 давах үе байдаг. Одоогийн мөрдөж буй журмаар суудлын автомашин нэг талдаа 1,000 төгрөг, автобус болон дунд габариттэй машин 2,000 төгрөг төлж байна. Замын хураамжаас олох өдрийн орлого дунджаар 6,000 автомашин зорчино гэж тооцвол хоногийн орлого ойролцоогоор 6-аас 8 сая төгрөг. Сарын орлого дунджаар 180-аас 200 сая төгрөг. Жилийн орлого 2.1 тэрбумаас 2.8 тэрбум төгрөг орчимд хэлбэлзэж байна. Замын нийт төртөг болох 140.3 сая $-ыг өнөөгийн ханшаар төгрөг шилжүүлвэл 477 тэрбум төгрөг болно гэсэн үг ээ. Тэгвэл жилд замын хураамжаас олж буй 2.8 тэрбум төгрөгөөр өртөг нөх хугацааг тооцвол 190 жил болж байна. Гэвч энэ зөвхөн замын төлбөрийн орлогоор тооцсон дүн гэдгийг сануулах нь зөвөө. Замын төлбөрөөр зарлаа хязгаарч нөхгүй үнэнч энэ зам ашиглалтад орсноор эдийн засгийн шууд бус ямар үр ашиг авч ирснийг тооцох хэрэгтэй. Харин нисэх буудлын тээвэр логистикийг хурдсгах, аялал жуулчлалыг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлөлийг сааруулж шин дагуул хот байгуулах, суурь дэд бүтц болсон гэж харуул эдийн засгийн өгөөж өөрөөр хэмжигдэнэ. Замын үргэлжлэх хурдын хэмжээ, хурдны замын зориулт нь туулын хурдны замын төсөлттэй адилхан мэт санагдавч 1 км зам тавих төсөв төртөгтэй жишг нь оновчгүй харьцуулт болно. Туулын хурдны замын төсөл нь үндсэндээ Олимпийн гүүр шиг олон түвшний гүүрэн байгууламж болон нөхөн гарцуудыг 33 км-ийн турш өргөжлүүлэн барих төслөө. Гүрэн байгууламж нь автозамаас хамаагүй өндөр өртөгттэй баригддаг бөгөөд хотын төвд баригдахад газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээг зөөх зэрэг зардал ихээхэн чин дардаг. Тийм ч учраас Олимпийн гүрний 1 км замын өртөг 38 сая $, болсон. Гэхдээ Олимпийн гүр нь хотын төвийн хамгийн ачаалтай төмөр замын гарам дээгүүр баригдсанаар төмөр замын нөлөөгөөр үүсдэг түгжирлийг арилгасан хамгийн том эдийн засгийн өгөөжийг бий болгосон гэж хотын удирдлагууд өгнөдгээ. Судалгаагаар төмөр замын гармыг хаах үед үүсдэг хүлээлтийн хугацааг байхгүй болгосноор жилд олон 10 тэрбум төгрөгийн шатхуун болон цаг хугацааны зардлыг хэмнэсэн гэж үздэг. Өөр нэгэн сонирхолтой харьцуулт нь нисхийн замаар өдөрт 5,000-аас 7,000 машин зорчдог бол туулын хурдны замаар хоногийн хөдөлгөөний ачаал 40,000-аас 60,000 автомашин хүрэх тооцоо бий. Энэ нь төслийн өртгөө замын хураамжаар нөхөх хугацааг нисхийн замаас 10 дахин хурдсгах боломжтойг харуулж байгаа юм. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамт байж анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Thank you.